Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн минь төргий YouTube сувгт маань давтамар маш удаан хугацаанд хэдүүлээ YouTube дээрээ уулзаагүй маань. Тэгэхээр өнөөдрийн миний ярих сэдв бол их цэвэрлэгээ буюу миний энд бүх гол анхны бүтээгдэхүүнүүдийг ялгаж салгаад хаяхын хаяад хугацаанд дууссан бол хаяад хэрэглэхгүй тохирохгүй байгаа бүтээгдэхүүнээ бас ялгаж тусдаа хайрцагт хийгээд тэгэхээр ямар ч байсан хамтдаа яг одоогийн байдлаар нүүр арчилгааны ямар бүтээгдэхүүнүүд хэрэгжилж байгаа нүүр бодолтын ямар бүтээгдэхүүнүүд хэрэгжилж байгаа талаар та бүхэнтэй хуваалцъя гэж хэлээ. Хэрвээ энд байгаа хайрцагнууд дотор юу байгаа нь та бүхэнд сонирхолтой болоод та надтай үлдээрэй. Энд би энэ хайрцаг дотор байгаануудыг янзлан. Энд ямар ч байсан гоо сайхан нүүр бодолт гэдэг бүх бүтээгдэхүүнүүд маань холимог байгаа. Буцаагаад энэ хайрцаг дотор би яг одоо хэрэглэх бүтээгдэхүүнүүдийг хийнэ гэж бодож байна. Ямар ч гэсэн давхар хамт зөвлөгөө хийгээд явна. Хайр сурчлаганд ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэж байгааг эхнээс нь танилцуулъя. Угаагч бол би ийм угаагч хэрэглэж байгаа. Кларансын. За би дараа нь томруулсан зургийг бас тавьж өгье. Кларансын ийм юутай дотор юм гранултай тэгээд хөөсөрдөг маш сайн цэвэрлдэг, гүн цэвэрлдэг юм угаагч хэрэглэж байгаа. Энэ болохоор 125 мл. Аваад удааг байгаа баг сар гарна л хэрэглэж байна. Навчс нэлийн удаа хэрэглэх бах, 2 сар хэрэглэх бах, 3 сар ч юм уу. Үний хувьд бол хямдралтай байх уу ярина. 1200 рублээр авсан санагдаж байна. Хямдралтай байна. Нүрээ угаасны дараа би заримдаа скраб хийдэг ба хэрвээ скраб хийх юм бол ийм Кларансын бас ийм маш их туслаг. Тэгээд юм гарах гэдэг асуудалтай арьсанд хэрэглэдэг impure scrub гэдэг ногоон скраб та бүхэн хэрвээ сайтаар нь ороод харах юм бол энэ скрабыг 7 хоногт 2 удаа хэрэглэдэг байгаа би. Таслаг арьстай учраас. За скраб хийсний дараа хэрвээ тоникоор арчдаг. Яг одоогийн байдлаар Eisenberg гэдэг компани ийм тоник хэрэглэж байгаа. Энэ болохоор бас Paris төлөвлөлтсөн. Кларанстай ялгаагүй. Гэхдээ эдний хуурд тусдаа өөрөө үйлдвэртэй. За тэгээд энэ болохоор 200 мл хямдралтай үеэр нь авсан бас 1700 рублээр авсан санагдаж байна. Ойролцоогоор 60-70 төгрөг гэсэн. Гэхдээ маш сайн цайруулах үйлчлэгээтэй тоник байгаа. Давхар арсыг чийг шүүлэх, залуужуулах, толийлгох гэсэн маш давхар олон үйлчлэг байгаа. Миний сүүлд авсан серум энэ байна. It's Skin компани витамин C 10-тай ийм серум байгаа. Формула 10 формула гэсэн нэртэй, Power Formula 10 гэсэн нэртэй. Хэрвээ та бүхэн сонирхох юм бол It's Skin-ийн яг дэлгүүр дээрээс нь очиод үзэж болно. Бас нэг серум юм байгаа. Хаяада энэ хоёрыг сүүлжилж хэрэглэж байгаа. Энэ бол anti-age буюу lifting серум Еврошигийн 30 мл-тэй. За энэ серумны талаар би нэг unbox хийж авахтаа харуулж ирсэн. Хэрвээ та бүхэн сонирхтой бол линкийн доор үлдээ. Энэ болохоор юу гэдэг арсыг дийлгэх, тэгэхээр хөвгшөрлөө сэргийлэх үйлчлэгээтэй юм серум 30 мл. It's Skin-ийн серум бол үүний хувьд 800 рубль гэдэг. Ойролцоогоор 30 төгрөг. Евроши болохоор арай үнэтэй 1100 рубль гэж байгаа. Үүний тосны хувьд бол би ийм чийгшүүлэх тос хэрэгжилж ийсэн. Кларансын одоо яг төр хэрэглэхээ болоод хамгийн сүүлд ийм өндөгтэй ийм солонгос тос авсан баа. Тэгээд хэрвээ энэ тосны талаар та бүхэн мэдээлэл авах юм бол надтай бас хуваалцаарай. Би анх удаа хэрэгжилж байна. Ийм Egg Mellow Cream гэсэн нэртэй солонгосын 50 мл-тэй ийм тос байгаа. Anti-age мэлээ бас ялгаагүй арьсанд маш сайн дижээл өгөх. Тэгээд арьсыг чийгшүүлэх, цайруулах, бүр олон төрлийн давхар үйлчлэгээтэй 5 үйлчлэгийг нэг дор үзүүлдэг. Уг нь ийм чийгшүүлэх зориулттай крем юм билээ. Гэхдээ яг заалтан дээр бол anti-age гэж ütсэн байлээ. Надад бол одоохондоо маш таалагдж байгаа. Ийм крем тэгээд заримдаа болохоор ийм хэрвээ чийгшүүлэх шаардлагатай, скраб хийсний дараа чийгшүүлэх шаардлагатай гэж үзвэл би ийм Кларансын чийгшүүний дараа зөвхөн зохины тос түрхэл болчихно. Энэ болохоор миний зохины тос өдөр тутамдаа хэрэгэлдэг. Одоо яг дуусж байгаа It's Skin-ийн шингэн зохины тосоос одоо дуусаж явах болсон. 20 ерөнхийдөө зохины тоснууд 15 мл гэдэг бол энд 25 мл байгаа. 12 сар хугацаанд хугацааны ерөнхийдөө одоо дуусж байгаа. Тэгэхээр би энэ тосыг баг хэрэглэж дуусаад өнөөдөр хаян гэсэн. За би хаяг юмудаа бас нэг тустай хайрцагт хийнэ.
Төл зураг нарны тосыг бол одоохондоо төрөхгүй байгаа. Энэ болохоор 30-тай тос байсан. 100 төрөж байгаа. 9 сар төрөж байгаа. Дараа сараас эхлээд би төрөхгүй байгаа. Яагаад гэвэл би ийм жижиг нарны хамгаалттай тоснууд хийсэн. Тэгээд бас ийм нарны хамгаалалттай BB крем төрчихсөн учраас нарны тос төрөхөг шаардлага байгаагүй. 9 сар хүртэл төрхөө тэрнээс хойш төрөхөө болсон ба энэ ямар ч хадгалах хугацаа нь 12 сар учраас хавраас эхлээд би дахиад төрхөн гэж бодож байгаа. Тэгэхээр энийг бүр зүр өөр юмд бүтээгдэхүүнээс бас ийм Eisenberg компани маск байна. Энэ болохоор цайруулах маск, дээрээс нь арсыг скраб пилинг хийсний дараа нь хөндүүлжүүлдэг маш сайн маск байна. Энэ маскны талаа би хэд хэд өнгөчлөг дээр давхар ярьсан байгаа та бүхэн ороод харж болно. Үүний хувьд бол нэлээд үнэтэй. Би нэг 2700 рублээр авсан санагдаж байна. Бас хямдралтай байх үед нь энэ зөвхөн тосны хамт авсан. Зөвхөн тос нь бас дуусах төгсөж байгаа. Гэхдээ зөвхөн өдөр төрөх нь зөвхөн зохиндож гэхгүй мейк хийхийн өмнө төрөх юм бол мейкийг маш сайн бэхжүүлж өгдөг юм Eisenberg компани тоснууд байгаа. Энэ тоснуудын талаар бас тусдаа бичлэг байгаа учраас та бүхэн ороод харж болно. За энэ хоёрыг одоо ер нь дуусгах байгаа учраас идэвхтэй хэрэглээ дуусгах гэж бодож байна. Тийм болохоор 7 хоног дахиад 2 удаа хэрэглэдэг чийгшүүлэх маск байна. Надад Clarins-ийн хэд маск байгаа. Энэ болохоор асуудалтай арьсны цэвэрлэх маск. Энэ болохоор чийгшүүлэх маск. Тэгэхээр энэ маскнуудын талаар та бүхэн зороод харж байна. Надад болохоор ийм 15 мл-тэй мини бүтээгдэхүүнүүд байна. Энийн болохоор 7 хоногт нэг удаа, энийн болохоор 7 хоногт хэрэглэж байгаа. Пилингийн талаар яриаг өнгөрсөн. Энэ пилингийн талаар The Ordinary гэдэг компани пилингийг би аваад 3 сард аваад нэлийн хэрэглэж байгаа зогсоогоод нар гарсан үе зогсоогоод одоо саяхнаас 10 сараас эхлээд дахиад хэрэглэж эхэлж байгаа. 7 хоногт нэг удаа хэрэглэж байгаа. Бараг талан дууссан байна. Энэ дотроо юм улаан өнгөтэй энэ пилингийн талаар бас тусдаа бичлэг байгаа учраас та бүхэн орж хараарай. Тэгэхээр ямар ч байсан үр дүнгээ өгж байгаа л гэж бодож байгаа. Би хамгийн гол нь пилинг хэрэглэх шалтгаан маань миний арьсны дуу талд гүн байдаг цагаан батга. Тэгэхээр цагаан батганы асуудлыг шийдэхэд бол би ийм пилинг одоохондоо тэрээрээ курс болгож хэмжиж байгаа. Тэгээ ямар ч байсан нэлээд цагаан батга наашаа өөрөө гарч ирэх нь гарч байгаа. Хэрвээ гарч ирэхгүй бол ямар ч байсан шахаж байгаа. Гэхдээ шахахыг бол би бол санал болгомооргүй ямар ч байсан шахаар бол заавал эмчтэр очиж гой сайхан эмчтэр очиж шахуулсан нэрөө өөрсдөө бол батгах шахаар өөрсдөөс. Гэхдээ энэ дотроо маш өвтгөн юм текстуртай учраас бүр арьс хуурашаа бүр хоцруудаад тэ одоо фаундейшн түрхэхээр ингээд бүр нааша хуураач гарч ирээд байгаа бол заавал скраб хийх шаардлагатай. Скраб хийж өгчсөн арьсаа гуйжуулж авсны дараа ийм маш өвтгөн маш их тэжээл өгөх юм тэжээлийн бас шөндөө түрхээд хонжвол арьсаа юу болно. Энэ болохоор 50 мл-тэй тос нэг хүнтэй биш манай урс тос авах гэж бодож байна. За тэгээд дахиад нэг ийм хар маск 7 хоногт бол нэг удаа хийдэг байгаа заавал. Гэхдээ зөвхөн хамрын хэсэг тэгээд энэ ирүүний доод хэсэг зөвхөн нөхцөлттэй хэсгээрээ жоохон түрхэж болно. Ийм дараа нь хуулж авдаг хар маскыг би бол бүхэл бүтэн нүрээрээ түрхээ димээ гэж боддог. Яг бол нүрийн арьсыг тэр чигт нь ингээд аяг таталдуулдаг тий стресс оруулдаг учраас энэ маскыг болж зөвхөн проблемтэй зөвхөн цэвэрлэх онц шаардлагатай хэсгээрээ түрхвэл. За энэ бүтээгдэхүүн бол арьсны тий бас л одоо маш тэжээл шаардлагатай үед фаундейшнтэй хольж түрхэж болно, холбоо түрхсэн ч болно, тусан түрхсэн ч болно. Beauty Flash Balm гэдэг юм бальзам байгаа. Тэгэхээр энэ бальзамын болохоор онц шаардлагатай үед арьсанд тэжээл маш их дутагдсан үед дангаар нь түрхэж болно, өглөөж түрхэж болно, оройж түрхэж болно, фаундейшн та холио түрхсэн ч болно. Энэ болохоор Clarins-ийн. Тэгэхээр энийг одоохондоо хэрэглэхгүй учраас би нэлээд хэрэглэж байгаа бүтээгдэхүүн бол ийм Clarins компаниас надад бас бэлгэнд явуулсан Gentle Feeling гэдэг ийм арьс гэрэлтүүлэгч Smoothie Away Cream гэдэг арьс гэрэлтүүлэгч юм крем байгаа. Энэ болохоор угаагч гэсэн үг. Угаагч хэрнээ дотроо юм жижиг гранултай маш аятайхан арьсыг гинтэйхгүйгээр сунгахгүй маш аятайхан зөвлөдөг юм бас пилинг байгаа. 7 хоногт нэг л удаа хэрэглэж байгаа. Тэгэхээр энийг хүсэж шин тавьчи. Одоо өглөөний арьс арчилгаар уурыг. Энэ болохоор Clarins-ийн юм угаагч байгаа. Залуу арьсны угаагч гэхдээ залуу арьсны гэлтгүү бүх арьсанд тохиромжтой дотроо ийм ногоонд үзэнхэрдүү өнгөтэй. Гэхдээ аягүй сайн хөөсөрдөг. Энэ угаагчаар угаасны дараа хэрвээ та бүхэн Clarins тарчаад хямдрал зардсан байвал авч үзэх гэмгүй. Гэхдээ ерөнхийдөө бол өглөөдөө би угаадаг байгаа. Энэ угаагчаар угаасны дараа болж үйл арьсаа тохор бас дараа нь спрейгээр аваад спрейгээр нь чийгшүүлэг явуулж маш сайн. Тэгэхгүй бол ерөнхийдөө хуурай арьстай хүмүүс бол жоохон таталтуулж магадгүй. Би тослог арьстай учраас надад
зүгээр окей байгаа. Энэ 1150 рублээр авсан санагдаж байна. Бас хямдралтай үед авсан. Би ерөөсө Clarins-аас хизээч хямдралын үед бүтээгдэхүүн авдаггүй. Яг тэгвэл арай дэндүү үнэтэй юм шиг. Энэ спрей болохоор яг нэг ихээр дөнгөс саяны энэ Clarins-ийн юуны угаагчийн дараа шууд шүршиж хэрглэж болдог. Энэ юу чийг шүүлэх спрей байгаа. Айгүй юм. Юу да спрейнүүд чинь мист гэдэг те солонгос бүтээгдэхүүнээр бол Европод спрей айгүй гоё юм маш нарийн ширхэгтэй засаж өгдөг байгаа. Тэгэхээр бас нэлээд удаа 100 мл-тэй ийш тийш наваад явахад бас. Өглөөний нүүр арчилгаа гэдэг ярьсан учраас ийм тоникны талаараас ярмаар байна. Энэ болохоор Clarins-ийн маш эмзэг арьстай, маш асуудалтай арьстай хүмүүсийн арьсыг тайвшруулж өгөх зорилготой алоэ вера гэдэг лосьон байгаа. Тэгэхээр та бүхэн өнөөдөр 200 мл-тэй 1200 рублээр авч байсан. Хэрвээ та бүхэн намайг банк Clarins-аараа дахаар реклам хийж гэж бодож байгаа бол тийм биш шүү. Би Clarins-тай ерөөсөө юу аахгүй, реклам хийх гэрээ байхгүй. Надтай ч юу гэж реклам хийх вэ? Реклам хийлгийг бол би зүгээр баярлалаа хийн. Яг үл би Clarins-ын бүтээгдэхүүнийг үнэхээр сайн гэдгийг мэддэг. Өөр дээрээ одоо 3 жил хэрэглээд туршаад үзчихсэн. Чанартайг нь мэддэг. Ямар ч аллерги өгдөггүй. Ерөнхийдөө 95% натурал бүтээгдэхүүн гэж би баттай хэлж чадна. Хэрвээ айсамлэр 98-97% бол Clarins 95%. Тэгэхээр би ерөнхийдөө натурал бүтээгдэхүүн хэрэглэхийг маш хүсдэг учраас гол анхны тэр тусмаа нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүнийг маш ингэж сонгож авдаг байгаа. Тэгээд өөрөө үнэхээр хэрэглээд үр дүнгийн үзсэн юмудаас та бүхэнд санал болгож байгаа. Тэгэхээр та бүхэн заавал миний хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг авах шаардлага байхгүй. Очиж явах сонирхож үзчих болно те. Асуусан учраас л харуулж байна. За тэгээд ийм Evelyn гэдэг компани ийм тоник байгаа. Энэ тоник болохоор бас 7 хоногт нэгээс 2 удаа хэрэглэж болно. Арьс буужуулах зориулалттай peeling tonic гэж хэлж болно. Энэ болохоор маш олон дотроо гликолевый кислот, поликислот гэдэг ийм кислотууд агуулсан. Гэхдээ маш бага хэмжээнд агуулсан 5% арьсыг эмзэгшүүлэхгүйгээр буужуулдаг тоник пик. Ерөнхийдөө арьс арчилгааны бүтээгдэхүүн болсон учраас энэ хайрцгийг ингээд өргөчье. Энд нэг бишигийн ийм нүүр чийгшүүлдэг тосны жижиг мини хувилбар надад нэлээд удаж байна. Тэгээд төрж байгаа зүйлдээ жоохон юм харахад харан төрхөө болоод өргөцсөн байгаа. Гэхдээ энийг удахгүй төрхөж дуусна. Нэмээд ийм зохины тасны талаар бас ярмаар байна. Тэгэхээр Clarins-ийн гел байгаа. Зохийг маш сайн чийгшүүлж өгдөг. Өглөөдөө төрхдөг байгаа би. Оройдоо болохоор арай ийм serious бүгдээ арай өтгөн текстуртэй төрхэд өглөөд болохоор юм шингэн текстуртэй төрхдөг байгаа. За хүний ерөнхийдөө тэ нүдний эргэн тойрон тэгээд энэ хоёр талын халууны үлгэж ярддаг энэ үрчлээ энтрийг үрдчлэн сэргийлэхийн тулд ийм зохион литертэй ийм удаг аргалагч одоо аваад бүр аваагүй нэг надад бэлгэн төгсөн юм аа нэг гоо сайхан хэлбэрт ямар ч гэсэн 2-3 сар болж байна. Тэгэхээр ийм таламж дуусаагүй. Тэгэхээр маш сайн алоэ вератай учраас арьсыг тайвшруулж өгдөг, нүдний бүдэг хүртэл арилгаж болдог юм. Ямар ч аллерги өгөхгүй боломж байгаа бол гоо сайхны дэлгүүрээс ийм органайзерууд авчаарай. Органайзер болоод авчих юм бол айгүй амар. Энд тэнд хийсэн юм хайгаад авахгүй шууд болоод. За фаундейшны хувьд бол би Clarins-ийн хоёр фаундейшн хэрэглэдэг. Энийг болохоор саяхан шинээр авсан, дууссан байж байгаа. Энийг болохоор аваад нилээ удаж байна. 2-3 сар болж байна. Энэ болохоор нилээ өтгөндөө хоёулаа нарны хамгаалалт 15 таваа нилээ өтгөндөө ирнэ. Оо маш сайн дардаг Everlasting гэдэг табун Clarins төрчөд асуугаа. Энэ болохоор Skin Illusion буюу нилээ шингэн текст 0.8 cent гэсэн дугаартай. Энэ болохоор 0.5 nude гэсэн дугаартай юм. Хоёр фаундейшнийг би заримдаа хольж хэрэглэдэг байгаа, заримдаа тусна хэрэглэдэг байгаа. Тэгэхээр ийшээ хийж хоёулаа 30 мл-тэй Эний хувьд ойролцоогоор 3500 рубль байхаа. Нэг нь тэгээд мэдээж хямдрал зарласан байх нь яадаг байгаа. Тэгээд өдөр тутамдаа бол ихэнхдээ ийм Clarins-ийн BB крем хэрэглэдэг байгаа. Энэ болохоор Detix Fluid буюу маш шингэн текстуртэй хэрнээ уу сайн дардаг. Арьсан дээр бүр тийм нэг амар зузаан крем гэсэн шиг харагдаад байдаггүй. Маш натурал харагддаг юм. Тэгээд дээрээс нь Detix буюу тэ одоо арьсыг тэнэлгэж өгөх, чийгшүүлж өгөх юм үйлчлэгээ үзүүлдэг крем байгаа. Хамгийн гол нь энэ крем SPF 25 тай. Тэгэхээр нарны хамгаалалт 25 тай гэсэн. Өвч хэрэглэж болно, зунж хэрэглэж болно.
Тэгээд арьсыг ерөнхийд аюулгүй толилгож өгдөг. Миний болохоор 00 fair гэсэн үг байгаа. 18 сар болох хугацаатай юм байна. Энэ болохоор энэ хоёрыг бол арай их хямдхан баха. 1400 рублээр авсан санагдчих шүү би. 50% хямдарсан байх нь. Тэгэхээр энгийн үнэ 2800. Пудр болохоор бас Clarins. Энийг би саяхан энэ жил авсан. Энэ дотроо ийм мундаг пудр байгаа. Энэ борлонтой. Тэгээд би борлооны нугасаа баг ашиглалтгүй дандаа ийм багсаар турхдаг байгаа. Миний энэ багсыг өстө бодоо олчихж байгаа. Аваад 2-3 сар болж байна. Гэхдээ нэг өдөр болгон хэрэглээд идэхгүй учраас маш удаан хэрэглэх юм шиг байна. Энд хэдэн грамм байгаа лээ? 30 грамм байгаа гэж. Хэрвээ ийм мундаг пудрын хувьд 30 грамм гэдэг маш их грамм. 0.3 dark гэсэн үг байна шүү. 0.3 dark гэсэн үг надад зөвхт юм байна. Тэгэхээр та бүхэн арай цайврыг авал зүгээр ах. Мөр арчилгаа ярьж чад серум яриаг өнгөрцөн байна. Энэ болохоор Clarins-ийн чигшүүлэх серум байгаа. 15 мл-тэй мини надад байгаа. Бэлгэнд явуулсан. Бүтнээр 30 мл-тэй байдаг. 4500 рубль гэдэг санагдчихээн. Хэрвээ хямдрал харж авч чадах юм бол 2200 рублээр авч болно 30 мл-тэй. Гэхдээ хэрвээ та бүхэн маш хуурай арьстай, арьсчин үнэхээр таталтаад өвчлээ сүүлийн үед маш гацрээд байгаа бол энэ серумыг авч хэрэглэж болно гэж бодож байна. Түүнээс бол учиргүй амар яахгүй арьсыг те учиргүй амар залуу болохгүй зүгээр чигшүүлэхэд зориулттай серум шүү гэж хэлмээр энэ болохоор дотроо юм тостой устай юм хоёр төрлийн холимог юм бүтцтэй серум байгаа. Тэгээ чигшүүлэхийн үед бол маш сайн чигшүүлж өгдөг. Маш сайн. Цаашдаа энэ тос байж байгаа дууссан одоо 2-3 тос үлдсэн байгаа учраас үнэхээр дуусгаж байгаа л тэгэл хаяндаа. Яг үл би энэ тосыг байнга хэрэглэдэг бас Clarins-ийн юм Lotus цэцгийн хандтай тос байгаа. Энэ тосны талаар би өмнө ч гэсэн зөндөө ярьжсэн. Энэ тосыг би нүүр бүр амар тослогдоод ингээд тэ зоноороо тослогдоод бүр их юм гараад авах үеэр Clarins-аас авч хэрэглэж ийсэн. Тэгээд сар хэрэглээд нүрээр юм гарах юм болоод тэ зоноор тослогдох байсан ба. Тэрнээс хойш би нэг байнга хэрэглэегүй учраас энэ тос нэлээд удаж байгаа. Гэтэ хадгалах хугацаа дуусна гэж байхгүй. Яг үл 100% натурал тос учраас хөрөнгөчийн тараад хадгалаад байлгаад байгаа. Ямар ч байсан дахиад нүрээр юм гараад ирэх юм бол би энийг хэрэглэн гэж одоо байлгадаг. Одоо жоохон одоо би нэг Clarins-аас шинээр гарсан 4 өнгөтэй тайныг авах гад хямдрал хүлээгээд байгаа даа. 50% хямдрал одоохондоо шинэ бүтээгдэхүүн учраас зарлахгүй учраас авч чадахгүй. Түүнээс авна. Миний яг хуучин тай ингээд дууссан байгаа. Ганцхан юм шаргал өнгө үлдсэн. Энэ тайныг би бас хямдрал зарлсан байгаа үед авч ирсэн. Тэгээд нийлээ удаа хэрэглээд байгаа. Эвэлайны юм тайныг би одоо яг одоо намрын үйлдэлд өдөр тутамдаа хэрэглэж байна. Энэ тань болохоор дотроо нэлээд хэдэн өнгөтэй. Гэхдээ миний яг хэрэглэж байгаа өнгө бол хэдхэн ширхэг өнгө байгаа. Одоо талхан харуулах юм бол хамгийн заадлын бор өнгө. Тэгээд энэ өнгө. Тэгээд энэ өнгөийг хаяада топ болгож хэрэглэж байгаа. Тэгээд бусад өнгөний бол бараг ерөөсөж хэрэглэхгүй байгаа. Тэгэхээр ямар ч байсан хэрэглэж байгаа тэгээд дуусгаар нь хаях бах. Одоохондоо хүүхэд унгаагаад хагалсан жоохон тиймэрхүү юм. Түүнээс одоо тогтцсон үед маш сайн тэнэлээ. Та бүхэн Эвэлайн Улаанбаатар их дэлгүүр дотор илүү улсын дэлгүүр дотор байдаг юм л шоолж үзэж болно. Ерөнхийдөө нэг амар үнэтэй биш бюджетний гоо сайхны бүтээгдэхүүнд ордог байгаа. За цаашдаа тэн гэж ярьж учраас юм хэдхэн жижигхэн бүрэн хэдхэн харуулчих. Хэрвээ та бүхэн анзаарсан бол надад нүүр будалтын гэхээсээ илүү нуурны арчилгааны бүтээгдэхүүнүүд маш байгаа. Тэгэхээр нүүр будалтын бүтээгдэхүүнүүд бол нэг чанар байхгүй. Өдөр тутамдаа нэг сүртэй нүрээ будаад идэх учраас энэ болохоор Clarins-ийн хоёр жижиг тэн байгаа. Нэг нь 0 Ivory гэсэн үгтэй, нэг нь 0 Silver Pink гэсэн үгтэй. Энэ Silver Pink гэдэг өнгө нь яг одоо өнөөдөр бид өгсөн байгаа. Яа, ерөнхийдөө нэг одоо миний хүмүүсний бодох шиг юм өнгөтэй. Аюу гоё өнгөтэй. Топ болгож хэрэглэсэн ч болно, бангаар нь хэрэглэсэн ч болно. Энэ хоёр тэн байгаа. За энэ тэнүүд болохоор нэг нь 900 рубль гэдэг санагдаж байна. Ямар ч 900 рублээр би авсан санагдаж байна нэг нь. За цаашдаа ийм тэн хэрвээ та бүхэн Америк гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэжсэн бол сонссон байгаа. Debalm гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний компаниг бидний газар өнгөлөгчүүд нь аягүй алдартай. Энэ дотроо ийм мундаг тэн байгаа. Энэ болохоор аягүй хурц тэн учраас хаяада нэг ийштэй баяр мэрд явахаар болох юм бол нүдний дээдлэр топ болгож хэрэглэж болно. Түүнээс маш гялалцдаг, маш хурцтай байгаа. Энэ надад бас
гол сарны дэлгүүрт бэлгэнд төгсөн санагдаж байна. Урамшууллууд болгож. Яг үнийг нэгтгэжсэн юм бэ санал байна. Тэгээд энэ болохоор миний урмян нэгдсэн байна. Урмян болохоор тагын салаад унсан. Энэ болохоор боржогийн урмян байгаа. Тийм гоё өнгөтэй. Яг одоо энэ өнгө нь дэлгүүрт байх байгаа учраас би хайчлахгүй байгаа. Тэгээ хаяхгүй зүгээр юм салсан таг тань амжиж сахирлээ. Энэ болохоор миний болохоор 16 Rose Cup гэдэг өнгө байна. Тэгэхээр та бүхэн очиад асууж болно. Боржоо дээрээс Франц төлөвлөгдсөн. Начаас манайд бол яг Францаас орж ирдгийн зар тийм Монгол яг айлын зар тийм мэдгүй байна боржоо. Бэс энэ болохоор фаундейшны доор түрхдэг бэс, байнга түрхдэггүй учраас ингээд надад нэлээд удаж 4 мл-тэй жижиг мини бүтээгдэхүүн энэ болохоор Флоренцаас бас надад бэлгэнд явуулж исэн. Хэрвээ маш их тослог арьстай маш их нөхцөлт ихтэй бол энэ бэсийг түрхэж нөхцөлтэй тарж болно. Ерөнхийдөө нөхцөлт тарах зорилготой. Нэг нь бэс ялгаагүй юм бас нөхцөлт тардаг. Ерөнхийдөө жоохон ягаан туяатай арьсыг гоё тий өнгөлөг шингэн харагдуулах зорилготой юм бэс. Нөгөөх нь болохоор зөв хазар өнгөлөгч байгаа юм. Саяхан надад явуулсан. Ерөнхийдөө худалдаж авсан л да. Ийм ягаан өнгөтэй. By Clarins юу гэсэн өнгөл юм. 01 Better in Pink гэсэн өнгө шүү. Better in. Уралын бодвол яг одоо юм байдлаар ийм бүтээгдэхүүнүүд надтай. 1 2 3 4 5 6 7 энэ талаар идэвхтэй одоо кэнселчихэд яг болохыг гэж бодож байна. Уралын бүтээгдэхүүнүүдийг би өдөр болгон хэрэглэдэггүй. Ерөнхийдөө өдөр тутамдаа бол өнгөлөгч хэрэглэх дуртай. Тэгэхээр яг миний хэрэглэдэг ийм арай жоохон зөөлөн өнгөтэй өнгөлөгч надад байгаа дэр цүнхэн дотор байгаа. Одоо яг хаана байгааг би сайн санахгүй. Аль нэг цүнхэн дотор л байгаа. Яа, уралын бүтээгдэхүүний хувьд бол ийм ягаан өнгөтэй уралын бүтээг байгаа. Stellar өдөр болгон хэрэглэдэггүй ч гэсэн хаяад төрхдөг. Гэхдээ ямар ч гэсэн өдөр болгон төрхөж болохоор ийм натурал гоё ягаан өнгө байгаа. Чөтгөр сойны ингээ арчиж. Сойны чөтгөр онгойлсон юмсэн чи гүйцэд хаагаад таны тавьлаад энэ болохоор нэгэн бюджетний уралын бодод 300 рублээр авсан санагдаж байна. Тэгээд бас өдөр тутамдаа хэрэглэдэг гэвэл Clarins одоо дуусж байгаа юм. 705 жүлээр үж soft berry гэсэн үгтэй. Энэ болохоор Supernatural 17 гэсэн үгтэй юм байна. Хэрвээ та бүхэн усын их төвлөрд очиод стейлэрийг байгаад асуугаарай. Clarins-ийг болохоор 705 soft berry гэсэн үгтэй. Өдөр тутамдаа хэрэглэж болохоор аюулгүй зүйл өнгөтэй. Цаашдаа хоёр уралын харандаа байна. Нэг нь болохоор Clarins ягаан. Энийг би түрхэх аюул дуртай. Тогтцол маш сайтай Clarins харандаанууд. Өнгө нь болохоор юу гэсэн өнгө байгаа лээ? 05 Rose berry гэсэн үгтэй. Ийм. Заримдаа болохоор зөвхөн хүрээлэхгүй шууд тэр чихээр нь төрчихдөг байгаа. Энэ болохоор Lemel гэдэг гоо сайхны бүтээгдэхүүн, профессионал мейкап бүтээгдэхүүн. Гэхдээ үүний хувьд нэлээд боломжтой 401 гэсэн үгтэй нүүд харандаа байна. Тэгээд та бүхэн гоо сайхны дэлгүүрт очиод асуугаад үзээрэй Lemel гэсэн нэртэй аюул гоё өнгөтэй. За цаашдаа өдөр тутамдаа бол ийм маск төрхдөг. Clarins-тэй очиод асуугаарай. Ийм маскууд ийм том дөрвөлжин ийм хус автай байдаг бүхнээ. Надад дандаа жижиг байдаг. Тэгээд ийм маск болохоор уруул хатаахгүй маш сайн гой зөөлж өгдөг. Өдөр тутамдаа түрхээд уруулын бүтэний дээрээс түрхсэн ч болно, дангаар нь түрхсэн ч болно, шүн удаа түрхсэн ч болно. Ерөнхийдөө уруул хатаж хагарахаас хэрэглэдэг ийм маск байгаа. Хамгийн сүүлд уруул өнгөлөгчнүүдийн талаар ярмаар байна. Энэ болохоор уруул өнгөлөгч гэхээсээ илүү мед гролын бүдэг. Яг одоо өнөөдөр түрхсэн байгаа. Velvet Leaf Perfector гэсэн нэртэй 04 гэсэн юм өнгө байна надад. Мед юм биш. Мед бүдэг юм байна. Гэхдээ мед хэрний уруулах таахгүй, таталтуулаад авахгүй аюу гоё текстуртэй. Тэгээд цаашлаад ийм инжил эднийд гаршинээр гарсан юм бас уруулын байлцаан байгаа. Энэ болохоор Live Milky Mouse гэсэн нэртэй өнгө нь хамгийн 6 сар атах хугацаа 03 гэсэн өнгөтэй юм байна. Энэ жоохон бэж өнгөтэй яг энэ савн дээр шиг. За ерөнхийдөө уруулын бүтээгдэхүүний хувьд болсон хамгийн сүүлд би ийм тестер
маш их хэрэгжилж байгаа. Тестерийн хамгийн доод талын бор хэмжээнд маш их хэрэгжилж байгаа. Энэ болохоор 757 nude brick гэсэн байна. Brick. Энэ тестер. Миний хамгийн сүүлд хэрэгжилж байгаа хумсны лак байна. Миний хумс маш их асуудалтай дээрээс нэгцэнтэй учраас би ерөөсөө маникюр хийлэгдэггүй. Өөрөө гэртээ боддог байгаа хаяада. Энэ болохоор Golden Rose гэдэг компани 120 гэсэн номер шүү юм. Ice Cold гэсэн юм шүү дээ. Сяхав тэжээлийн маскны тестер энэ болохоор түрүүний харуулсан цэвэрлэх маскны тестер энэ дууссан байгаа. Өдрийн тас байсан. Энэ болохоор цохны маск. Нүдний эргэн тойронд түрхдэг. Энэ болохоор юм жижиг anti-age маск гэж дууссан. Clarins-ийн харандаа байгаа хүмсгний миний болохоор 01 dark brown гэсэн үгтэй. Тэгээд энэ болохоор нүдний харандаа. Нүдний харандаа нь болохоор Crynoil 2 Intense brown гэсэн үгтэй. Интенсивний оргсог. Энэ болохоор нүдний харандаа. Тэгээд энэ болохоор сормосны будаг. Noiled Imperfect Black. Энэ болохоор 4D маскара гэсэн сормоснууд байгаа. Clarins төрөчд. Бас асууж байна. Энэ болохоор яг одоо хэрэгжилж байгаа хүмсгний Perfector буюу хүмсгний үсийг тогтоож барьдаг юм корректор. Багсуулсан байна. Багснуудаа одоо угаахын угаагаад сүүлийн үед хідэн багс авъя гэж бодож байна. Нэг юм багс байсан манай охин өчигдөр миний Т1 оролдоод бодсон байна. Энэ болохоор өнөртэй спрей гэртээ эргэлжиж болно, дэрэндээ сүрсэн ч болно, хувцсандаа сүрсэн ч болно ийм юу аа. Дезодорант маягийн спрей байгаа. Аромат гэсэн үг. Энэ болохоор лак арилгагч. Энд байгаа энэ хоёр жижиг юм бол энэ болохоор түрүүний миний харуулсан энэ досны baby энэ болохоор арьс цайруулах үйлчлэгээс серийний бас тестер. Одоо тестлж үзэж байгаа учраас за ингэ болсон байна да. Ямар ч гэсэн энэ бүтээгдэхүүнүүд бол одоо шууд хаялаа. Энэ болохоор нэг бүтэн ийм сүн шингэн байгаа. Энэ болохоор уулын бодгийн тестрийн хаарцаг байна. Энд нэг онцгой байхгүй дээ. Энд ойр дээш юм хийх болохоор гав зэрхэн багш. Энд бол энэ ойр зүрийн юмнууд ээ. Харамдааны зүүрлэгч, хааж, запас хааж, усны болт, миний цаг зүүдэг учраас энэ дотор. Энэ болохоор Cosmetics bag юм запасны хоёр шин Cosmetics bag одоо уртл байна. Тэгээд ийш тийшээ юмд явахаар болох юм бол хэрэг болох байх гэж байлгаад байгаа. Базар руу явахаар болж магадгүй. Ийш тийшээ өөр хот руу явахаар болж магадгүй. Энэ бол юм бүтээгдэхүүнээ хийж авч байгаа юм даа. Миний бүтээгдэхүүнүүд байгаа. Ерөнхийдөө запас бүтээгдэхүүнүүд гэж болж байна. Энэ хайрцаг дотор дандаа шинэ бүтээгдэхүүнүүд байгаа. Ерөөсөө хэрэглээгүй дандаа шинээрээ запас зөвхөн басваа, запас нуурны крем, тэгээд ийм запас чигшүүл маскнууд нэг хоёр дөрөв тавч байна. Чигшүүлэх маскнууд бидний будаг арилгагч миний бүтээгдэхүүн хэрвээ ийш тийшээ явахаар болох юм бол яаж явах зорилттой өрөөлийн будаг байна цоо шинээр сормосны будаг байна цоо шинээр ерөөдөө энэ хаарцхан дотор миний запас нууд байдаг гэж болж байна. Нэр дандаа бүтэн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд зөндөө олон юм жижиг мини бүтээгдэхүүнүүд байгаа. Нэр ч гэсэн бүтнээрээ бүгдээрээ тэгэхээр хаяада бүтэн бүтээгдэхүүн авч хэрэглэж чадахгүй болох юм бол энэ миний бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг байгаа. Энэ хайрцаг бүр ингэж байж байгаа. Одоохондоо эндээс гаргах юм бол байхгүй. Өнөөдөртөө ямар ч гэсэн энэ бүтээгдэхүүнүүд эхэлж хэрэглэж дуусах дараа нь шаардлага гарах юм бол эндээс бүтээгдэхүүний ийм сэмплүүд байдаг байгаа. Сая 2 сэмпл гаргаж ирсэн юм дотроос хүмүүсд Clarins-аас явсан юм сэмплүүд. Тэгээд энэ сэмплүүдийг болохоор хязгаар хэлдэг вэ гэхээр би 100 цуслан интервью явахаар бол эсвэл майхантай ийш тийшээ явахаар болох юм бол авч явдаг юм жижиг сэмплүүд аюул амраад
ядчил нүүрний тос, нүүр цэвэрлэгч, зөвхний тос гэрээ явуулдаг, гарын тос. Тэгээд зарим үед болохоор ийш тийшээ жишээлх юм бол одоо саунд орох ч юм уу те, цэцэн дээр очиж саунд орох болох юм тэгээд биений тосны сэмбэл ч юм уу те явуулдаг. Том бүтэн сартай юм авч явуулгаа. Тийм болохоор энэ хайрцгийг би ерөөсөй хайрлаад байлгаад болохгүй. Жишээлийн дотор юм шампан байна нэг удаа хэрвээ ийш тийшээ явах болох юм бол аваад явчихдаг. Айгүй амар. Тэгээд ядаж донгоцсон интернет явах юм бол аваад явчихна. Ерөнхийдөө бол хоол явахгүй тэгээд бага ачаа авч явахаар болох юм бол энэ хайр цанаад их хэрэг болдог байгаа. За тэгээд энэ ойр хэрэглэхгүй бүтээгдэхүүнүүдийг би бас энэ хийж бодож байна. Хүн болгоно өөр ингэсэн тий одоо энэ болооны хайр цанууд байдаг. Минийх бол ингэж болоо. Үс орчилгаа нь бие арьс орчилгаанаас бусны энд бөгөөд би цаг хүнд харууллаа. Тэгээд ямар ч байсан зарим хүмүүс их байна гэж бодож магадгүй, зарим хүмүүс бага байна гэж бодож магадгүй. Хүн болгоны хэрэгцээ өөр, хүн болгоны тэ сонирхол өөр, хүн болгоны арьсны онцлог өөр, хүн болгоны будагны өнгө өөр учраас тав хүмүүс заавал миний хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэж байгаа юм шиг өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг хэрвээ олоод сунгаад авчих юм бол тэгээд үнэхээр чанартай гэдгийг мэдээд дурлчих юм бол ямар ч байсан тэр бүтээгдэхүүнүүдийг байнга хэрэглээд сурчт юм байна. Тэгэхээр өнөөдрийн үйлчлэгээд энэ үнэхээр тав хүндээ заавал гоо сайхандаа хамаг мөнгө өгөх гэж байгаа юм биш. Гэхдээ гоо сайхандаа заавал бас хэсэг мөнгө зарцуулах шаардлагатай байдаг эмэгтэй хүмүүсийн хувьд тэгэхээр тав хүмүүс зөвөр ойлгоорой гэж хэлмээр байна. Тэгэхээр зүгээр ойлгоорой гэж хэлж байгаа үгийн маань утга болохоор зэрэг заавал намайг те одоо ингээл үнэтэй бүтээгдэхүүн харууллаа ч юм уу хамаг маа харууллаа ч юм уу гайхууллаа гэж хүлээж авахаас айлууд хүмүүс маань иймэрхүү юмнууд байт юм байна, иймэрхүү юмнууд хэрэгэлдэг юм байна, энэ аюудаа ч хөнгөтэй юм байна, энэ аюудаа ч үйлчлэхэд юм байна ч юм уу те иймэрхүү нэмэлт хэрэгтэй ашигтай мэдээллийг тав хүнд хүргэхийг зорьсон учраас зорьсны үүдэн дээрээс нь бичлэгийг өнөөдрхээс учраас тав хүн манаас ойлгоно гэж бодож байна. Хэрвээ асуух асуулт байвал дараагийн коммент хэсэгт үлдээж болно. Миний мессенжерээр ирүүлж болно. Тэгээд энэ удаадаа ингээд маш шуурхай явлаа. Дараа удаа ямар нэг бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй бас ярьж байна. Та бүхэн саналаа бичээрэй. Би ингээд гарлаа. Та бүхнээсээ хамарцгаагаарай. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараарай. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.